Jesse бууж ирсэн. Тэгээд амар сонирхолтой байсан. 6 цагт би YouTube-ийн бичлэгийг эдитлээд сонирхолтой байсан. Тэгээд 7 өнгөрөөж гэж оруулсан. Тэгээд юм итсэн. 8 цагт хамт хүлээж авах хүмүүстэй хоббацаад их гоё байсан. Ингээ 9 сараас эхлээ өөдөж эхэлж байна. Одоо 9 цаг хэд болж байна? 9:40 болж байна. 10:40-д юу хийх мэдэхгүй байна. Бид тэр тоглоом тоглолт юм уу гэж бодож байна. Одоо бол яг одоо өөдөж эхэлж байна. За одоо 10 цаг болчлоо. Бид K-pop-ийн хоббацаас үдээ юу. Чи хошин шог хийж үзэж байна. Хүмүүс би ястаа тийм аа. Ийм. За одоо нэг хэдэн минутын дараа газардах хаах. Гэхдээ 30 минутын дараа гарч ирэх хаах. Амар олон хүмүүс цугласан байна. Сая уулын дөрвөлхнээс тий. Дөрвөлхнээс уулын тархаллаа. Өө нэрээ бид нэр Jesse-гийн гарын үсгийг авсан Монголын баг топ 10-т багтах хаа тий. Оо J-pop. Оо тоочоо. Саачаа тэр биш үү? Яг нэг үү. За яг одоо 8 цаг өнгөрч ийн оройны ингээ J-Park Long Shot-ыг хүлээж байгаа. 4 охин байна. Наттай нэлээ 4. Би нэг ийм постертэй гэтэл эдгээр охтууд бүр чамийн юм бэлдэж ирд юм байна. Энийг ардаа бүх гişүүдийнхаа нэрэн J-Park Long Shot. Хардаа энэ нөгөө нэг амар хамгийн сүүлд гаргасан альбомын зургийг ингээ гоё зурчиж байгаа байхгүй. Сая гэхдээ энэ нь цэнхэр малгайтай болсон чинь яаж иж жаад ингээд гоё улаамалгайтай болгочлоо. Энд нэг шот ийсэн. Шот Jesse-ийн гарын үсэг гаргалж. Ваа. Яа, ийм байх нэ. Ийм байна. За next. Оо. Иго поэм 알려줘. За маш олон юм бэлдсэн байсан. Яа. Тэлийн харуулъя гэж бодчих. Тэлийн харуулъя. Тэгээд ингээд Хаа энэ бүр амар чанга бүх дуунуудынхаа нэр. Мөн үү? За иж. Next summarize. За дараачих нь. тэгээд trust myself. Тэгээд Яа, энийг хараад ямар бүтээл ч юм бэ гэж хэлэх хаа. Ваа. Юу. Яа, амар хурц өгүүл бүрвэ. Яа, function. Вау. энийг хараад зэмлэлтэйсэн. Миний бодлоор одоо нэг амар том юу би панел дээр бүгдийг ингээ наачруулаараа баруун зүг юм шүү. Тэрээр аргалахаа өөс хаачих. Вау. Airport дээр. Ямар их юм бэлдсэн. Чи нэг хэдэн цаг бэлдсэн мэ? 3 хоног. Вау. Jesse. Вау. Бид нар гайхалтай Jesse-гийн гарын үсгийг авчихсан. Гарын үсгийнх нь юундаа юу? Амар скил гаргасан маа. Вау. Би дөрүүлээ Jesse-гийн гарын үсгийг авсан. The next. Энэ дээр бүр сая нөгөө рилэн дээр амар их харагдсан юу вэ штэ тий. Find me Penzo. Яа. Олох юм биш тий. Амар их гоё юм жижиглээ дээр төвшүүлэх хаа. Вау. Next. Яаж иж байгаа л харуулах хэрэгтэй юм байна да тий. Байна уу? Тэг би ихний өдрөөс нь дэнсэн. За бүгдээрээ гарын үсэг авах болтгой. Бүгдээрээ селфи хийх болтгой. J-Park. Where is Long Shot? Надад дуурлаа сонсож юм. Long Shot багсаж. Long Shot. Welcome to Long Shot. 나올 때가 됐나 보다. 특별한 잘생긴 사람. Хэдүүлээ гарсан бэ?
сая Яна би сая бичиж авсан байгаа. сая бүр амар салгалчлаа. Амар Дахиад сайн уу? За, J Park Long Shot-ыг бүхэл бүтэн 6-7 цаг нисэх буудал дээр хүлээсний эцэс дахиад уулцсан. Гэхдээ би хоёулангаас нь гарын үсэг авч чадаагүй. Ялангуяа J Park бол миний эргэн тойронд бүх хүмүүстэй гарын үсэг зурсан. Гэхдээ намайг бол над дээр зураагүй. Би 3 удаа өгсөн даанч намайг тоогоогүй. J Park-ыг бас ийм ойрхоноос харсан. За, Long Shot-ийн 4 гишүүдийг бол үнэхээр тийм ойроос бол харж чадаагүй. Гэхдээ бол Luke бол нэлээд ойртож харсан. Ер нь бол бусад гişүүд нь бүгдээрээ ингэж яваад төгсөн л дөө. Гэхдээ яг уу явж байхдаа гараа даллаа л байлээ. Гэхдээ маш олон хүмүүс биш учраас нэлээд ойртож чадаагүй. Гэхдээ үнэхээр гойсон. Одоо байгаагаас л алдтал хамтлагийг яг ингэж ойроос хараад бас Монголын анхны фэн харалт боллоо шүү дээ. Сая ер нь бол J-ийг Монголд анх харсан хүмүүсийн анх төгч боллоо. J Park-ийн анх төгч боллоо. Long Shot хамтлагийн анх төгч боллоо. Тийм ээ. Тэгээд яг ингэж араас нь машины араас гүйж хахад Инчааны нисэх буудлын дээр фэнүүд ингээд ямар нэг алтартан руу яаж тэгж гүйдэг илээ. Тэрэн шиг дагаж гүйдэг тиймэрхүү бичлэгүүд байдаг штэ. Яг тэр мэдрэмжийг авах бол үнэхээр гоёлаа. Өнөөдөр бол үнэхээр өөр янзын гой шинэ мэдрэмжүүдийг авлаа. Та бүхэн тасалбараа шопигоос захиалаарай. Тэгээд 6 сарын 20-нд байгаа. Тэгээд өнөөдөр бүр хамгийн их сэтгэлд үлдсэн байна болохоор JC ялла. Бүр ингэж хамгийн гоё дурсамжуудыг ингээд нандин үлдээлээ. Мэдээж төв цэнгэлтэх хүрээлэнгийн одоо засагдсан тайз нь бүр 90 метрийн урт үнэхээр том суперлаг тайз байх юм билээ. Тэр тайз бол вау. За тэгээд бичлэгийн хүрээд дуусчихин. Бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэгийн таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Тэгээд одоо шөнийн 3:14 болж байна. Энийг нэг 20 минутын дотор оруулчих. За тэгээд бай. За хамгийн надад сүүлийн ч 11 цаг 58 минутанд буух нэ. Зэгээл. Хашлын улирал эхэллээ. 100 болохоор хашлтай хүмүүсийн хувьд хамгийн хэцүү үе эхэлдэг. Тийм болохоор ер нь биеийн дотоод цэвэрлэгээгээ дэмжиж ходоод гидсний 5 тухыг бас анхаарах хэрэгтэй. Тиймээс та бүхэндээ Японы улсын Shiseido Farm-ийн хоргоожуулагч J-ийг танилцуулж байна. Ялангуяа хүнснээс хашилсан үед хашил өдөөгч бодисууд ходоод гидсэнд үлдсэн байх нь бий. Энэхүү хоргоожуулагч J-ийг ходоод гидсний хүндэд байгаа хэрэггүй бодисуудтай холбогдоод биеэс гадагшлуулдаг. Буюу коксын бүрхүүлээс гаргаа авсан нүүрсний нунтаг агуулсан байдаг. Алюминий амттай учраас ер нь бол идэхэд тунгайтайхан
Давуу талууд нь гэвэл ходоод гидсний замыг цэвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ, хүнснээс үүдэлтэй таагүй мэдрэмжийн үед хэрэглэхэд тохиромжтой, гидэс доторх хэрэггүй байцуудыг өөртөө шингээж гадагшлуулахад туслана, өдөр тутмын хоолтын хэм маягт тохируулан хэрэглэж болно. Тэгээд найрлагандаа коксын бүрхүүлээс гаргаа авсан нүүрсний нутгийг агуулсан, гамлын эсгсэн ханд буюу олон төрлийн хүнсний ногооны шинэ тэжээлийг агуулсан. Тэгээд энэхүү жээлийн маань Health Point эмийн сан дээр 50% хямдарсан байгаа бөгөөд та өөртөөрхөн эмийн сангаас худалдаа аваарай.